Дараагийн мэдээг танилцуулъя. Жирлэг шимпанзенууд ойд биеиндээ анхны тусламж үзүүлдэг болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна. За Уганда дахь шимпанзенуудыг өдөр тутмын амьдралтыг нь бичиж баталгаажуулсан бичлэг судалгааг бол хийсэн байна. За энэ судалгааны үеэр ажиглагдсан нэг чухал ажиглалт нь шимпанзенууд өөрөө гэмтэж бэртэх юм уу эсвэл бусад нь одоо гэмтэж бэртсэн тохиолдолд нэгэндээ иш шархан дээр нь эмийн ургамлаар одоо шархан дээр нь тавьж анхны тусламж үзүүлдэг болохыг бичлэгт одоо баримтжуулж авсан байна. За Оксфордын их сургуулийн эрдэмтэд Будинго ойд нутгийн багтаа хамтарч болвол судалгаа хийсэн юм байна. За энэ үеэрээ анхны шатны тусламж үзүүлэхийн тулд амьтад өөр дөрөө болон бас нэгэндээ эмийн ургамлыг хэрглэж байгаа тохиолдлыг камержуулж бүртгэж авсан байна. За шимпанзенууд өөрийгөө эмчлэхийн тулд зарим ургамлыг өөрсдөө хайж олдоод иддэг болохыг өнгөрсөн жил олж мэдсэний дараа энэхүү судалгааг хийхээр шийдвэрлсэн юм байна. Эрдэмтэд олон 10 жилийн турш шинжлэх ухааны ажиглалтыг нэгтгэн шимпанзед бол шимпанзегийн хувьд ойн анхны тусламжийг янз бүрээр ашигладаг болохыг янз бүрийн аргыг бас байдгийг нь бол категорчлуулж бүртгэсэн юм байна. За Foreign Trees in Ecology Evolution нэртэй сэтгүүлд бол энэхүү судалгааг нийтлэгдсэн юм байна. За судалгаанд бол шимпанзе, орангутан, горилла зэрэг одоо мичнүүд нь зэрлэг байгальд эрүүл мэндэ хамгаалахын тулд байгалийн гаралтай ийм одоо эмийн ургамлуудыг олон янзаар ашигладаг болохыг нотлохоо судалгаагаар бол улам баталгаажуулсан гэж судлаачид хэлж байна. За энэхүү судалгааг удирдсан ахлах судлаач Этиопи Фриман шимпанзе зэрлэг байгальд өвдөж гэмтсэн үедээ өөрийгөө эмчлэх эрүүл агахуйд одоо сахихад ашигладаг зан уулыг харуулсан бүхэл бүтэн иж бүртэл бий гэж тайлбарлсан байна. За шимпанзе шархсан тохиолдолд бол шархан дээр эмийн ургамлыг бол жажлаад түрхдэг юм байна. Тэгээд дараа нь бол ингэж бол өөрийгөө эмчилдэг болохыг нь бол баталгаажуулсан байна. Эрдэмтэд залуу ийм шимпанзе ургамлыг зажилж өөрийнхөө эхийн биед одоо түрхэж байгаа бичлэгийг нь бас хийж авсан юм байна. За шимпанзе бол мөн одоо заавал одоо өөртөө хамааралтай амьтдыг эмчлэхээс гадна ойн бусад амьтдыг бас шархыг нэмчилдэг тухай бичлэгийг бас олсон байна. За энэ нь бол их сэтгэл хөдлөм зүйл босон гэдгийг бол доктор Фрейман тайлбарсан. Учир нь бол зэрлэг шимпанзенд өрөвдөх ийм сэтгэл байдгийг гэдгийг энэ удаагийн судалгаагаар харуулж нотолж чадлаа гэж мэдэгдэж байгаа. За доктор Фрейман бол түүний хамтран судлаачид шимпанзе нарын ажигласан судалгааг бүртгэлийн дэвтэртээ баталгаажуулж авдаг юм байна. За тэдгээр бол хүмүүс нутгийн одоо ажилтнууд, нутгийн судлаачид болон зочидтой хамтарч бол зан үйлийн талаар судалгааг хийсэн юм байна. За энэ судалгаа нь бол 1990 оноос хойш явагдаж байгаа судалгаа. За энийг бол ном болгож гаргасан. За үүнд бол яаж одоо шимпанзе нар навчийг одоо навчаар бол өөрийгөө арчсан, мөчөрт орооцолцсон бусдаа одоо урхинаас гарахад нь туслах зэрэг олон янзын түүхүүд байгааг бол баталгаажуулж авсан юм байна. Мөн шимпанзенууд хүнтэй төстэй эрүүл ахуйн ийм зуршилтай юм байна. Шимпанзе бие зассныхаа дараа бол навчаар өөрийгөө арчиж цэвэрлдэг тухай бас тэмдэглэл байдаг юм байна. За ингэж хийж байгаа судалгааны үр дүнд бол шимпанзе гэмтэх үедээ хайж иддэг ургамлуудын зармыг нь бол олж тогтоосон юм байна. За эрдэмтэд эдгээр ургамлаас дээд авч туршиж үзэхэд бол эдгээр ургамлын ихэнх нь бактери эсрэг шинж чанартай ургамлууд байсныг бол олж мэдсэн байна. За шимпанзе одоо ганцхан одоо ургамлаар ангаадаг талаар тодорхой мэддэг хүнээс өөр гадна одоо мичний төрлийн амьтан биш юм байна. За саяхны судалгаагаар бол зэрлэг орангутан нүүрнийхэн шархыг эдгэхдээ жажилсан навч ашигладаг болохыг бас тодруулсан юм байна. За эрдэмтэд ерөнхийдөө эдгээр мичний төрлийн амьтдуудыг судлаж зан үйлийг нь судалснаар бол цаашдаа эдгээр одоо амьтдын өөрсдөө өвдөж гэмтсэн үедээ хэрэгэлдэг ургамлын талаар илүү их мэдэх юм боломжтой болж байгаа юм байна. За энэ үүний үр дүнд бол цаашдаа хүн төрөлхтний ангаах ухааны салбарт хэрэгжилж болох шинэ эм болон одоо эмийн ургамлуудыг нээж илрүүлэх зорилгоор энэхүү судалгааг явуулдаг юм байна.